Буудлаа сонгохдоо үзэхээр зорьсон газруудтайгаа ойр. Болж өгвөл дунд нь захиалбал зардал цаг хугацааны хувьд эмнэлттэй байдаг тул эхлээд ямар үзүр үзэхэд төлөвлөх нь чухал. Бидний зэгсэн буудал Принц Palace нэртэй хотел байсан. Хотынхоо төвд дундаж удал. Буудлаа booking.com-оос хайж, мөн үйлчлүүлэгчдийн үлдээсэн комментиг уншиж ямар байсан бодит сэтгэлдлүүдийг харж байгаад ямар нэгэн буудлаа зэгсэн дээр шүү. Өглөөний хоолны хувьд бол сонголт арвин их том ресторан байсан. Тайландд Grab app-аар таксигаа дуудаад очих газар руугаа явах нь хялбар. Grab app-ыг утасны дугаараар конфирм хийдэг тул Монголд байхдаа WhatsApp аппликейшнийг ашиглаад аккаунтаа нэгээд явуулах их зүгээрээ. Буудлаас хааны ордон хүртэл нэг машин 200 баатаар явсан. Бангкок хот том хот учраас үзэх юм олонтой цөөн хэдэн хоногт бүгдийг үзэх боломжгүй. Бидний үед бүтэн 2 хоног багтаан 3 үзмэр үзэж мөн буудалд альжаал тайлахаар төлөвлөсөн. Эрэхтэй болон явахдаа мөн нэг хоног шаардлагыг анхаараарай. Эхний өдөр үдээс өмнө Royal Grand Palace буюу хааны ордон, үдээс хойш Wat Pho буюу хэвтэж буй буддагийн сүмийг үзэхээр төлөвлөсөн. За Тайланд эзэн хааны ордын гадаа ирлээ. За эзэн хааны ордны жуулчдын тоол маш их байна өнөөдөр. За эзэн хааны ордонд ороход 500 бат төлдөг юм байна. За эзэн хааны ордонд ороход заавал өмдөлттэй байх ёстой. Бид шорт төрс амар хадуусаа шорт төрөхөөс аргагүй юм байна. Тэгсэн чинь заавал өмсгөө бүх хүмүүсүүд ийм өмд авчи. Хипхоп өмд. Тэгээд энэ өмд нь яг дотроосаа бол 200 бат гинэ. Одоо Монголоор 20 мянга гэсэн. Харин юунаас авчих юм бол гаднаас хуулнаг 50-аас 100 баттаар байдаг. Тэдний материал нь жоохон бас мяад бол юм шүү. Яг энэ нь арай жоохон тав материалтай байна. Гэхдээ ер нь бол энэ өмдийн 30-аас дээш градустай өмд бол бас халуун байна шүү. Тэгээд ийм заавал мөртөө мэдвэстэй. Мөрөө ил гаргасан бол өмсөх хориотой. За хүүхдүүдийн хувьд 135 см-ээс өндөр хүүхдүүд бол бас том үний аншир орд юм байна. 500 бат 50 мянга гэсэн. За үүдэн дээр болж өгүүлсэн хүүхдүүдийг оруулах гэдэг. Гэхдээ үүдэн цагдаа нь бол заавал аав гэдэг. Буцаагаад тикет өгөөж байна. За тэр үсэнтэй Тайландын эзэн хааны ордон, Камбожийн эзэн хааны ордонтой маш төстэй. Хийцийн хувьд бол яг л ижлэгэн. За тэгээд хааны ордон гүцэхэд хагас өдрөл хангалттай байлаа. За Тайландын яг хааны ордны баруун талаар нь ингээд урагшаага нойрсож буй буддаар уугаа алхаж байна. Ойролцоогоор 7 орчим минут яваад орчт юм байна. Ер нь бол температурын хувьд бол дунджаар 30 градус нэмэх дээшээ явна. Ер нь л халуун юм биш. Их халуун байна. За тэгээд хоолны хувьд бол яг юуны хажууд ордны хажууд бол олон хой төрлийн хоолны газар. Яг Европ хоолнууд бол жоох үнэтэй. 200 орчим бааттай дунджаар. Харин яг нутгийн хоол бол имтхан нэг 70 80-тай. Шүд бол нэг 60 мартай байна. Тэгээд ус бол дунджаар нэг 20 баатаар том ус 14 баатаар 1400 өсөжтэй. Тэрүүгээр нэг том ус авч тийм байна. Манай 1.5 литр Monaco-ш 2 литр шиг юм. За тэгээд ерөнхийдөө энэ Palace-ыг тойроод бол ерөөсөө ингээд нутгийн индианууд ийм үзэхөө тэтгэл байж. Тэгээд тэд нар бол амар үнэтэй хэлт юм биш. Ялангуяа энэ усны одоо Wat Pho гэдэг сүмрүү очинд бол заавал готлоо гэх юм байна. Тэгээд гол гатхад үнэн нь айхтар үнэтэй хэлж. Бараг өөртөө яваад тэр пиер буюу тэр бомб дээр нь очиж өөртөө очиод авчвал юм тийм. Дээрээс нь буудлын гадаа түк драйверууд бол ер нь судлаач. Цаан Grab аваад яв тэгэхгүй бол бүтэхгүй юм байна. За манай унтаж буй, дэвтэж буй будда. Өшөө их том юм аа. Тэгээ хажуунаасаа за ингээд алтан гадруугаар бүрсэн. Тэгээ алтаж биш л байна да. Wat Pho сүмрүү ороход нэг хүний 300 бат төлнө. 30 мянга төгрөг гэсэн үг. 120 см-ээс доош өндөртэй хүүхэд бол үнэгүй орж болно. За энэ бол Камбож, Вьетнам, Тайланд, Лаос ер нь архитектурд их төстэй байна. За тэгээд энэ Камбожт бол маш төстэй. Өдөө энэ барилгын хийц, дээвэр, мэвэр. Энэ бол Silver Pagoda гэдэг Камбожийн хааны ордны дэддэг архитектурын барилгат бол яг л ижлэх юм байна. За бурхан багшийн өшөө эзэн хаан болон хатан хааных нь
Хөрөг байна. Энд ч бол их том ясал хийх үед бол зөвхөн дээдсүүд орж иж энэ дөрвийг ашигладаг баха. Үзмрүүд өвдөөс өмнө олон өдөөс хойш үз дуусгаад тэгээд оройны хоолыг идэхээр бид гарлаа. Оройны хоолоо бид Бангкокт халдвартай жуулчдын очдог Khao San Road гэдэг газар руу явсан. Явхад маань буудлын үүднээс буудлын машин бидэрт үлдсэн. Тэгтээ 500 баатаар тийшээгээ нэг талдаа явсан. За ингээд машин цуцж нөгөө нэг чи маргааш биднийг авч явъя. Цог хүсэлтэй гэж. Гоё юм уу хэлээд нэг. Тэгээд болог урдгийн зураг мөнгөсөөр бас одоо ингээд үргэлжлүүлээд реклам яваа хэвчээ манай нэг. Энэ одоо ингээд үнс болох юмнуудыг рекламад үзүүлж байна. Энийг бол бас хөргөн тоногдсон юм шиг наар зин дээд гэрэл мэрэл одоо өнөөс өөр юм байна. За энэ нэг явж чинь чи. Хилэлцүү байна. Хилэлцүү байна. Могоо байна. Нэг идэн байгаа. Нэг 100 гинэ 100 бат. Монголоор 10,000 төгрөг. Нэг идэн байгаа. Хин нэг идэн байгаа. Амар идмэрг байна. Ордч байтай. Яга ордч. Итгэн байхгүй. Дайд одоо Khao San Road гэдэг одоо Бангкокт дэх шөнийн гудамж гэдэг юм байна. Хорвцээ. Ямаг байна. Мох хатун байна. Багчиг байна. Тэм давсан маа. За энэ бол янз бүрийн хоол зарж байна юм. За энэ бол одоо ингэ үнэн нь бол 60 гэж байна. Өсөмж орхонод байна уу? За ингэ гараад цаашаа янз бүрийн татдаг матдаг юм ингэ зарж байна уу? Бид нэр хоол идэх гээд бөөнөрөж сууж байна. Энэ хажуудаа ингээд галавтай. Энд чинь хүмүүс нэр хоол идэхээс ууд юм байна. Шөнийн гудамжийг үзэхэд. Эний цаана бол бас янз бүрийн өвс зарж байна бас. Маргааш нь Thai National Museum буюу Таиландын үндэсний музей руу явсан. Грабаар нэг талдаа 160 баатаар суудлын машинаар таксицсан. Музейн билет нэг хүний 200 баат. Хүүхэд үнэгүй. Музей нь олон тагмуудаас бүрддэг тул хагас өдөрчүүдэд тайл багтсан. Ямарваа нэгэн музейд дүрс үйлчлэг хийх зураг авах хориотой байдаг тул тогтож сайхан зураг дүрс авч чадсангүй. Тэгэхдээ энэ музей бол их гоё сайхан тогтчихсон музей нэлээ. Яг тогтож үзэж харах юм бол нэг өдөр бол бараг багдаж магадгүй дүү музей байлаа. За тэгэд музейг үзчихэд өдөр нь буудалтай амарч байгаад оройн хоолоо идэхээр Patpong Night Market буюу шөнийн зах руу явсан. Хоолны 140-с 200 баатын үнэтэй. Нэлээд гоё хоолтой газрууд орсон. Шөнийн захын хувьд бусад зүүн Азийн улсуудад жилд өстэй шөнийн захууд байна лээ. Дараагийн дугаараар Chiang Rai мужид байрлах цагаан сүмийн талаар хүлээн авч үзээрэй. Баярлалаа.